Сайн байна уу? Дэлгүүн ба болор подкастын шинэ дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр бид нийслэлийн засаг даргын орлогч Номин Чимэгийг урьж ярилцахад бэлэн болоод байна. За Номин Чимээг даргын хувьд та бүхэнд өвчин танилцуулах юм бол хуульч мэрэгжилтэй. За хуульчийн мэрэгчлэр бол хувийн хвшил, төрийн байгууллага бол олон жил ажилласан туршлагатай. За миний мэдгээр хамгийн сүүлд бол улсын хурлын даргын зөвлөгөөр ажиллаж агаад нийслэлийн засаг даргын орлогчоор томилогдсон байгаа. Тэгээд энэ бол бас их сонирхолтой ажил мэргэжлийн сонголт юм шиг миний хувьд бас ингэ санагдчихсэн. За улсын хурл гэдэг бол Монголд мэдээж хууль тогтоох дээд байгууллага. За эндээс бол илүү тийм аж ахуй чиглэсэн те хот гэдэг энэ их айл руу очих шийдвэрийг яагаад гаргах болов гэдгээс яриагаа эхлүүл зөөр олоо гэж бодож байна. Тий, би ч н хуульч мэргэжилтэй ер нь бол одоо карьер гэх юм уу одоо ажил мэргэжлийн хувьд төгснөөсөө хойш олон улсын байгууллага, олон улсын хуулийн фирмд нэлээд удаа ажилласан. Олон улсын хуулийн фирмд ажиллаж байхдаа хуулийг хэрэглэж одоо зөрчигдсөн эрх байх юм бол шударга эсийн тогтоох тий эрхийг нь сэргээхийн талаар хууль ашигладаг хүн байсан, хэрэгэлдэг хүн байсан. За ингээд 2021 оноос улсын хурлын тамийн газар тэргүүндэд дараагаар буюу хууль одоо тогтоодог байгууллагын галтгааг бацдаг буюу хууль бичдэг. Одоо хууль одоо гарахын процессыг одоо хяндаг ийм албан тушаалтан болсон. Тэгэхээр хууль хэрэгэлдэг хүн байж байгаад хууль бичдэг хүн болоод за одоо бол яг хуулийн хэрэгжилтийг хангадаг ийм албан тушаалтаар ирсэн. Тэгээд яг хуульч байхдаа хууль хэрэгэлдэг хүн байхдаа бид нар чинь бас олон том төслүүд дээр эсвэл олон улсын арбитр дээр засгийн газар томоохон аж ахуйн нэгжүүдэд зөвлөгөө өгнө. Тэгээд манай хууль заримдаа уялдаа холбоо муутай эсвэл ингээд ойлгомжгүй одоо ямарч ойлгож болохоор ч юм шиг бичсэн асуудлууд байдаг. Тэгээ энэ үе дээр одоо яг яах юм бэ гэж асуухад бид нар за практик зэрэг ийм байна гэд хардаг гэсэн. Тэгээ энийг нэг жоох уялдаа холбоо энэ минийг нь харж ээж хуулиа бичдэг болмоор юм байна да гэдэг бодол байж байгаад яг одоо улсын хурал дээр очиод энэ дээр нь илүү хувь нэмэр оруулж ажиллахсан гэжсэн. За ингээд хууль бичдэг одоо онол монол цаад одоо эдийн засгийн үр ашиг нь юу авах вэ гэж бодож бичдэг байж байгаа. Хууль хэрэгжилтэн дээр ирсэн чинь бас их асуудлууд тулгардаг юм байна. Яг бодит амьдрал дээр бидний одоо хэрэгжилж байгаа хуулиуд маань бодит Монголын нөхцөл байдал ялангуяа одоо асуудлууд нь тулгамдсан Улаанбаатар хотын хувьд асуудлуудаа хурдан шийдээд явхад бас дутмаг байгаа асуудлууд байна. Тэгэхээр энэ нөгөө хөрсөө мэдрэх буюу яг асуудлууд маань хөрсөн дээр ямар байгааг, ямар хурдаар ажиллах хэрэгтэй байгаа гэдгийг мэдрэхэд их том туршлага болсон ажил байгаа. Тэгээ энэ аж ахуй ажил мэдээж их байгаа. Гэтэ аж ахуй ажлаас гадна хот маань өөрөө 4 жилдээ, 5 жилдээ, 10 жилдээ хаашаа чиглэж явах юм гэдэг бодлогын асуудал байгаа. Энэ бодлогоо сайн гаргаж хэрэгжилтийг хангах нь өөрөө хотын асуудлуудыг шийдэн дангаз. Одоо аж ахуй асуудал шүү дээ. Айл гэрээр бол хог навшоо цэвэрлээд гой цэвэрлэгээгээ хийгээд байж болно. Гэхдээ би 4 жилийн дараа 5 хантай гэртээ байж байгаа 7 хантай гэртээ болох юм уу? 9 хантай гэртээ болох юм уу? Хэдэн хүүхэдтэй ямар байх юм гэдгийг чинь бодлоо тодорхойлж хийх учраас аль алийг хослуулсан бас их сонирхолтой ажил гэж бодож байгаа. Ажлаа яагаад солихсон бэ? Яг бол улсын хурал дээр мэдээж хууль тогтоох байгууллагад хууль бичээд процессыг хараад те ингээд ажиллаж исэн. Гэтээ 9 сард би нэг намын ажиллаар хөдөө орон нутагт ажилласан. Тэгээд засгийн газрын бодлого улсын хурлаас тухайн үед сонгуулийн тухай хууль, улс төрийн намын тухай хууль, үндсэн хуулийн өөрчлөлт гэх томоохон бодлогын шинж чанартай хуулиудаа өөрчилсөн. За энийгээ таниулах засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлыг бас иргэддээ таниулах юм нөгөө ажиллаар хөдөө орон нутагт ажилласан. Тэгээ ингээ явж байхад бид нар яг мэдээж улс төрийн намын хуулийг ч юм уу хийхдээ, үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийхдээ тогтолцоог ингээ цогцоор нь бас харж дараагийн зөв одоо голдролоо оруулах гэж л одоо хийж байгаа гэд очиод бас ингээд яг малчттай бид нар уулздаг ч юм уу тий иргэдтэйгээ уулзахад тэдний бодож тэдний хувьд чухал гэж бодож байгаа юм нь их одоо тэрийг нь би бас их анхаарах хэрэгтэй юм байна шүү. Яг энэ бодит амьдрал дээр бас гарч байгаа асуудлуудыг би бас яаж шийдэж болох уу гэдгийг ингээд мэдрэх их гоё юмсан. Тэгээд бас илүү иргэддээр шууд одоо хэрэгжилтэнд очиод мэдрэгддэг үр дүн мэдрэгддэг энэ ажил бол хэрэгжилтийн ажил буюу тий гүйцэтгэх энэ ажил бас их чухал юм байна гэдгийг бодож ирсэн. Яг тэр үед л бас энэ цаг хугацаа таарсан да. Тэгэл за тгий гэж очиод одоо нийслэлийнхаа ажилд орсон доо.
И нөмөө гэдэг хүнийг ингээ гадна талаас нь харж яана л да. Одоо хүүхдийн тоглоомын талбай асуудлаар их та их ярьж байна те. Тодорхой асуудлыг шийдэж байна. Бас газрын одоо энэ цэнгэлтгийн асуудал нэг талдаа гарчлаа шүү дээ. Ингээд сайн тайж муудаач ингээд айгүй их сошиал орчинд хилэм болох нь болоод дарагдах ингээд явж байна. Тэгэхээр хотын энэ ажлыг авснаас хойш хамгийн хүнд зүйл танд одоо юу байв? Юу одоо хэцүү байв? Хотын ажлыг аваад мэдээж хот маань өөрөө засаж залруулах олон асуудал байгаа. Шийдэл нь юу юм бэ гэдэг хамгийн чухал. Түүнийг олоод хэрэгжүүлэх нь чухал. Тэгээ шийдэл бол ерөөсөө ихэвчлэн энэ хүндэрсэн асуудал дээр дунд хугацааны, урт хугацааны бодлого байсан. Энийг бид нөгөө тууштай хэрэгжүүлэх явдал байсан. Тэгэхээр бидний хувьд бол яг анх орж ирээд хуульчдын банк тий. За мэдээж өвлөл бас эхэлсэн энэ нөхцөлд очсон. Тэгээ яг одоо миний хариуцдаг ажлуудаас тулгымцсан асуудал их байдаг. Агаар хүчний бохирдолч гэдэг юм уу тий. Тэгээ энийг шийдэх шийдэл нь юу юм гэхээр бид нөгөө богино хугацааны үр дагавартай тэмцэх арга хэмжээ авах уу, дунд хугацааны одоо учир шалтгааныг нь шийдсэн бодлого авах уу гэдэг бодлогын гээд сонголтон дээр очиж байгаа. Тэгээ мэдээж цаадлын үр ашгаа үр дагавраа бодохоор бид хамаг хүчээч гэдэг юм уу хөрөнгө мөнгөө дунд хугацааны бодлого руу одоо үр дагавартай биш учир шалтгаантай тэмцэх учир шалтгааныг нь байхгүй болгох тийм энэ бодлого руугаа чиглүүлэх хэрэгтэй байдаг. Гэхдээ ард иргэд бол 1 сарын дараа 3 сарын дараа шинэ баг ирээд юу хийв гэдэг дээр үр дүн бас хүлээлттэй байгаа. Тэгэхээр энэ дээр л бас яаж энийг зөв ойлгуулж цаашдаа бид уг нь бол дунд хугацаа руугаа чиглэсэн өнөөдөр үр дүн харагдахгүй 3 жилийн дараа дөрвтөө үр дүн харагдах юм руугаа чиглүүлэх ёстой шүү гэдгийг ойлгуулах бол энэ их чухал юм байна гэж бодсон. За үүнийхээ дагуу мэдээж хэрэгжилтэй одоо үе шаттайгаар маш сайн чамбаа хийх л бол хамгийн мэдээж асуудал. Бид нар ч одоо юу одоо хувь хүний хувьд ч гэсэн бид нар бодлого гаргаад гоё юм ярьж болно, зорилтууд тавьж болно. Гэтэ бидний хувьд хамгийн тулгымсан асуудал бол яг түүнийхээ дагуу хэрэгжилт гэж боддог. Тууштай хэрэгжилт. Тэгээ энэ дээр л бид нар бас сайн анхаардаг байх ёстой байх. Энэ хэрэгжилтийг хийхэд бол аль шатны бүх хүний оролцоо айгүй чухал. Ялангуяа манай төрийн захиргааны байгууллагууд энийг дээрээсээ доошоо хүртлээр бүгднийг ойлголттой байж ишээгээ чиглэдэг байх ёстой л гэж бодож байгаа. Тэгээ тэр одоо соёлыг юм уу тэр уур амьсгал тэр бодлогын ойлголтыг чиглэх бол бас том чаленж авах гэж боддог. Хот гэдэг чинь одоо ингээд яг үндсэндээ засаг захиргааны хувьд ч тэр за одоо яг хотод ажиллаж байгаа хүний нөөцийн хувьд ч тэр бараг л одоо Монголд хамгийн том юм бүтэц харагдаж байгаа. Тэгээ ингээд одоо хүн амын маань 50% зөвхөн одоо газар нутгийнхаа 0.3% дээр нь тэгээд тэрэн дотроо бүр 0.2 энэ баг тойруудаа ингээд ихэнх төрийн байгууллагууд нь ингээд төвлөрсөн. Өөрөөр хэлбэл яг одоо намайг даргын ярьж байгаачлан урт дунд хугацааны төлөвлөлт гэдэг зүйл бол алдагджээ. Гэхдээ энэ бол маш олон жилийн үр дагавар. Та хэлж шít одоо жишээ нь ингээд бид нэр ингээд айгүй урт дунд хугацааны бодлогоо тууштай хэрэгжүүлэх нь айгүй чухал байсан. Гэхдээ миний анзаарч байгаагаар хотын удирдлагын баг ингээд бүгдээрээ ихэнх нь солигдоод ингээд нэлээд олон хуульчд очлоо. Маш олон хуулийг засгийн газраар оруулж улсын хурлд өргөн барьж байна л да. Тэр бид нэр яг энэ дээрээ ингээд бас нухацтай яг сайн сууж чадж гин үү? Эсвэл үнэхээр хуульчдын том баг байгаа учраас бас энэ том хуулиуд гарч ирээд байна уу? Одоо хамгийн сүүлд гэхэд те маш чухал хуулиудыг өргөж гин хотын эрх зүйн байдлын тухай хууль, шинэ зүүн модын одоо дагуулгатуудын асуудал гэх мэтчлэн за 2040 оны хүртэл хөгжлийн асуудлууд гээд хууль эрх зүй бодлогын хувьд бол том юм бодлогууд бол гарч богино хугацаанд гарч ирлээ. Тэгэхээр энэ маань өөрөө яг нэг урт дунд хугацааны шийдэл бас байж чадах уу? За бид чинь ирээд нөгөө хуульчдын баг гэж ирээд хамгийн чаддаг юм нугасаа хууль эрх зүйн орчиндөө дүн шинжилгээ хийх. Хот дээр тулгамдаад байгаа асуудлууд яагаад явахгүй байсан, яагаад хэрэгжихгүй байсан гэдэг асуудал байгаа. Тэгээ нэг жишээ хэлэхэд одоо энэ нөгөө орон сууцлах бодол буюу дэд төвийн хөгжил 13 оноос Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр гэр хорооллыг орон сууцлахын тулд дэд бүтцийн тавих хэрэгтэй байна гэдэг энэ том төсөл эхэлсэн. Одоо ингээд 11 дэх жилдээ. Тэгээ энэ төсөл хэрэгжээд таашилтай байсан. 16 он орон сууцлуулнаа гэдэг одоо тий сонгуулийн кампанит ажиллаар ярьж исэн бэлээ. 20 онд одоо бас яг орон сууцлуулнаа гэдээ ярьж байсан. Одоо 24 он болцоод байна тий. Тэгээ энэ дээр яагаад энэ нь явахгүй байсан бэ гэдээ ингээ харахаар
газар чөлөөлөлттэй холбоотойгоор маш их хугацаа алддаг гэсэн юм. Санхүүжилт нь байж гин газар чөлөөлөлт нь удаа явж өгдөг. Энийгээ бид нар урдаа явуулахын тулд яах ёстой вэ гэдэг асуудал. Яг газар чөлөөлөлт мэдээж хүний эрх гээд хүний өмчийг дээдлэх гээд зөндөө асуудлууд байгаа. Гэхдээ бүх одоо тий хувийн өмчийг дээдлэнэ гэдэг юм бол нийтийн эрх ашиг маань хөндөгдөж байгаа асуудлууд байгаас. Тэгээ энийг л одоо бид нар яагаад хотын юм том бодлогын асуудал гацаад байгаа өглөөргөн юу юм бэ гэдээ харахаар жишээ энэ бол зүгээр нэг жишээ шүү. Тийм болохоор яг энэ гэр хорооллыг орон сууцвал Улаанбаатар хотын төвчрлийг бууруулах хуулийг одоо яаралтай өргөн мэдүүлээд 12 сард батлуулсан. 2 сард засгийн газрын хурлаар газар чөлөөлөлтийн журам батлагдсан. Яг үүнийхээ дагуу 3 сарын 18-наас бид газар чөлөөлөлтөд эхэлсэн. Одоогийн байдлаар 240 гаруй хүнтэй ингээ үнэлгээ хийгээд гэрээг нь хийгээд зөвшөлтсөөд ажил явж байгаа. Гэх мэтчлэн бид нар энэ ажил гацаад байдаг асуудлууд нь хууль эрх зүйн орчин дүрм журам нь ойлгомжгүй байгаа юмнуудыг зэгслээд өгөх юм бол энэ бол цаашдаа хэрэгжих нөгөө зам нь жоохон дардан болох юм байна гэд явж байгаа. За сүүлд бид 2-7 хоногийн өмнө хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль дээр нь дагуулгын эрх зүйн байдлын тухай хууль гэдэг өглөө. Энэ хотын агаар орчны бохирдол бай, төгжрөл бай, бүх юм түрүүн болроог хэлж байгаагаар тий Монгол Улсын хүн амын тал хувь нь 0.3%-тай тэнцэх газар нутагтэр бүгдээрээ бөөгнөрөд амьдарч байгаа. Энд нь хангалттай дэд бүтэц зугаас хийгдэж амжаагүй. 92 онд бид нар 595 мянган хүн амтай байсан бол одоо 3 дахин ихсээд 1.7 сая. Энэ хэмжээгээрээ 3 дахин өсөлттэй дэд бүтцийг бид нар хийж чадаагүй. Тэгэхээр энийг одоо бид нар яаж шийдвэрлэх юм бэ гэхээр мэдээж зам харгуугаа сайжруулах, юу гэдэг утааны эсрэг ингээд богино хугацааны шийдлүүд байж болно. Гэхдээ энийг бодлогын хувьд бид нар хаашаа явж ийж энэ богинолыг буюу төвлөрлийг багасгах гэхээр яалтчгүй задлах, төвлөрлийг саармөгжүүлэх бодлого. Энэ юу гэхээр ерөөсөө Улаанбаатар хотын ойролцоо дагуулгатуудыг бид нар эрх зүйн хувьд яаж бий болгох юм? Тийшээгээ хөрөнгө оруулалт санхүүжилтийг татах эрх зүйн механизмыг яаж бий болгож тэнд дэд бүтэц бий болоод өрх айл гэрүүлүүд энд заавал Улаанбаатар хотын баг тойроод ч гэдэг юм уу тий одоо шаваарлалтад байж байхгүй тийшээ нүүж очих боломжтой. Энэ Улаанбаатар хотын одоо төвлөрсөн 6 дүүрэг маань ямар одоо зохион байгуулалтанд орж иж хүртээмжтэй орчныг бий болгох юм гэдэг асуудлуудыг бас одоо судлаад л энэ хуулийг одоо бичлсэн. Одоо яг хууль бол бас ингээд цоошин концептыг төвшүүлж байгаа шүү дээ. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль. Одоо бид нар чинь бол ингээд 9 дүүрэгтэй ингээд явж байна. За ерөнхий сайд хотын дарга мэдээлж байгаагаар болохоор ер нь бол энэ хотын эрх зүйн байдал үндсэн энэ одоо реформын шинж чанартай юмуд бол нэг 30 жилийн давтамжтай ер нь хийгддэг байсан юм байна. Одоо бол бас яг энэ 30-аас 32 дахь жилийн давтамж явж байна. Яг энэ одоо бүтцийн өөрчлөлт бол хийгдэх юм цаг нь болжээ гэд. Тэгээ яг олон нийтэд бас сайн хүрээгүй гэж магадгүй сэдв болвол энэ 42 хэсэгт хотыг хувааж за 20 минутанд тухайн иргэн болвол бүх төрлийн үйлчилгээ, за хувийн хвшлийн үйлчилгээг авдаг энэ концептыг бол хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар төвшүүлж байгаа. Тэгэхээр яг энийг та яг олон улсын жишг нь яг юу юм бэ? Манайхан бас ингээд цоошин бодоод олчуу те үндслийг бид нарт одоо нэг илүү ойлгомжтой тайлбарлаж өгөхгүй юу? За яг би чинь өөрөө 7 жил Токио хотод амьдарсан хүн. Тэнд бас нөгөө хууль зүйн боловсрол их сургуулаа төгссөн. Тэгээ Токио хотод яадгүй гэхээр Токио хот маань өөрөө метрополитен том хот. Олон одоо хүн амьдардаг. Энэ хот маань өөрөө ингэсэн өнгө эстэй энэ дүүргүүдэд хуваагддаг. Тэгээ энэ дүүргүүд төлөвлөлтөө яаж хийдэг вэ гэхээр ерөөсөө л хүн рүүгээ чиглэсэн бодлого буюу хүн төвтэй бодлогыг хэрэгжүүлдэг. Ерөөсөө Япон улсын бас нэг бодлогын гол асуудал бол хүн рүүгээ чиглэсэн байдаг. Тэгээд Токио хотын нөгөө уртлын одоо хэсэг буюу далайтай ойрхон хэсэг бол нэг 100 жилийн өмнө далай байсан хэсэг төр одоо ингээд нөгөө хог өмд татэ буюу нөгөө хогийг ландфил хийж байгаа тэн дээрээ газар нутаг бий болгоод шинэ хотууд хийгээд байдаг. Тэгээд тэр хотууд дээр чинь дандаа өндөр шилэн юм өндөр орон сууцнуудыг баригдтыг. Ялангуяа залуучууд одоо санхүүгийн байгууллагад ажиллаж байгаа залуучууд залуу гэр бүл их очдог. Тэр хотыг ингээд төлөвлөлтийг нь одоо дүүргийн удирдлага гэх юм уу манайхаар те ингээд аваад үцхээр ерөөсөө яг тэнд хідэн айл өрх орох орон сууцнууд баригдах байгаа. За түүнтэй холбогдоод тэгвэл ойрхон яг
хүн амын өсөл бүх статистик датагаа харж агаад сургуулийн, цэцэрлэгийн, ногоон паркийн, эмнэлгийн, өрхийн эмнэлгийн, төрөлцсөн эмнэлгийн гэдэг бүгдийг төлөвлөдөг. Ингээд бүх юм төлөвлөөд дүүрэг окей гэж зөвшөөрөхөөрөө нөгөө барилга байгууламж орон сууцыг барих зөвшөөрлөл өгдөг. Манайх бол яг энэ эсрэг явж ирсэн. Уг нь бол бас нэг стандартууд байдаг тий. Гэхдээ стандарт нь хэрэгждэггүй. Тэгэхээр яг л энэ нөгөө 20 минутын концепц гэдэг маань өөрөө хүн рүүгээ чиглэсэн хүн ойр тойрносоо ойрхон одоо хүртээмжтэй орчныг бий болгох гэсэн асуудал. Тэгэхээр яг хот дээр ирээд бидний анзаарсан зүйл бол хот хэдийгээр 9 дүүрэгтэй, за төвийн 6 дүүрэгтэй боловч нийслэл Улаанбаатар хот буюу яг нийслэл дээрээ хамаг эрх мэдлийн төвлөрөл бүх юм төвлөрсөн. Энд ингээд төвлөрсөн болохоор нөгөө хүртээмжтэй иргэд рүүгээ чиглэсэн хүртээмжтэй үйлчлэгээ бол бас алдагдаж ирсэн юм байна. Тэгээ хороодын дарга нартай ч байд юм уу нэг жахан шатны нэгжийнхэнтэй уулзахаар бид бол зүгээр үг дамжуулдаг юм нэг хүний зовлон сонсдог хүн болчлоо. Энийг нь бид нар шууд шийдээд өг боломжгүй дандаа дүүрэг рүү уламжилдаг. Дүүрэг өөрөө хийж чадахгүй болохоор нийслэл уламжилдаг гэд хит хитэн шаталтай. Ингээд ирэхээр л нөгөө иргэдтэй түргэн шуурхаа үйлчлэгээ үзүүлж асуудлыг нь шийддэг механизм нь байхгүй байна. Тэгэхээр энэ нөгөө нэгжүүдийг илүү хүндээ ойрхон байлгахын тулд дахин зохион байгуулъя л гэдэг энэ концепцийн дор явж байна. Одоо би ингээд хотыг Улаанбаатар хотын мэдээлэл дээр жоохон анализ хийж суусан. Тэгээд бусад хотуудын мэдээллүүд ингээд харьцуулаад ингээд харахад Улаанбаатар хотын нэг хамгийн том дутагд бол нэгдүгürt яхахгүй ногоон байгууламж юм бэл. Бусад хотууд ялангуяа энэ хүн амьдрахад таатай гэсэн энэ үнэлгээ авсан хотуудыг харахаар ногоон байгууламжаар хэмжээгээр нэг хүнд 100 хүнд оногдох хэмжээгээр Улаанбаатараас 3 дахин хэмжээтэй. Тэрэнд бол одоо ингээд Германы том хотуудтай, Японы хотууд хүртэл ингээд ороод байгаа хгүй. Гэтэл бид нар чинь одоо дэлхийд 18-д ордог том газар нутагтай хэрнээ Улаанбаатар хотынх нь одоо ногоон байгууламж бол аюул бага. Тэгээ хоёр дахь зүйл нь бол би зүгээр миний хувийн бодол. Би өөрөө ингээд машин барах аюул дурггүй. Тэгэхээр аюул их алхдаг. Тэгээ алхангууд надад юу дутагдж байна гэхээр явган хүний зам. Бүр ингээд хүн зөвөрхийн аргагүй нэг хүний явгууны замч байж шигтэй нөгөө түрүүний хэлдэг стандартууд нь хэрэгжээгүй. Америк биднэрт одоо бид нэр сурж байхад яадаг вэ гэхээр зас орлоо яг байгууллагууд ингээд өөрийнхөө тий уртлын паблик дээр явгууны зам маань бүгднийг өөрөө цэвэрлэх ийм одоо хариуцлага та. Тэнгууд одоо манайх чинь одоо нийслэлээс бүх цэвэрлэгийг бол та хийдэг гэдэг. Тэгэхээр эндээс юу харагдаж байна гэхээр тогтолцооны хувьд хэн нь юугаа хариуцах ёстой вэ гэдгийг ингээд мэдээд авчих юм бол тэр нь цас орно уу, бороо орно уу, эсвэл явган хүний зам байна уу тий. Тэр бол яг ингээд тухайн одоо аж ахуйн нэгжүүд юуг нэг ёстой, нийслэл юуг нэг ёстой. Одоо нөгөө 42 дүүрэг хот тэдний нь юу их ёстой ингээд айгүй тодорхой болчвол хин хиндээ амар тэгээд илүү хэрэгжих магадaltaй гэж бас харагдаад байгаа байхгүй. Яг уу юм бэлээ. Ногоон байгууламжийн хувьд бид нар чинь парк одоо цэнгэлтгийн юу гарал төсөөлөл л да цэнгэлтгийн газраар анх чинь цэнгэлт тойрсон 38 га газар ерөөсөө дан ногоон байгууламж спорт бие тамирын зориулалт өгсөн байгаа байхгүй. Тэгээ ингээд 20 жилийн дараа тэр нь 3 дахин багассан, тойроод баахан байшаа орон сууц баригдсан. Тэгэхээр энэ яагаад ер нь ийм болоод байна вэ гэд одоо хотын төвийнхөө байт юм уу? Ер нь энэ тэнд байсан ногоон байгууламжууд, спортын талбайнууд, цэцэрлэгт хүрээлэнгүүд барилгачаад байна гэж харахаар сургуулийн талбайнууд гол үндэс нь ерөөсөө л энэ дулаан хангамжийн дэд бүтцэл юм бэл. Дулаан хангамжийн дэд бүтэц өөрөө хүртээмжгүй болохоор тийшээгээ чиглэсэн газар хүнд ордог. Тэгэл бүхэл барилгын компани, бүхэл ашиг олъё гэсэн компани хотын төвдөө байгаа нөгөө дэд бүтц рүүгээ л яадаг. Тэнд байгаа хэдийгээр ногоон байгууламж байсан ч одоо тэг ямар нэгэн байдлаар арилга байт юм албан шол гэдэг юм эсвэл ном журмынхан дагуу тэндээс шүүл аваад тэгэл газрыг аваад байшин барьчдаг. Тэгээд ингээд бид нар чинь бөөгнөрцөн. Тэгэхээр ерөөсөө дахиад нөгөө нэг бид нар одоо шинж тэмдэг биш углуур гарын шийтийг гэвэл дэд бүтцийн хүртээмжээ маш сайн болох ёстой л гэдэг асуудал руу орж байгаа. Тэг яг уу энийг бас бид нар дараагийн бүтээн байгуулалт дээр энэ алдааг давтахгүй тулд одоо нөгөө батлуусан хуулиндаа бид нар чинь шинэ бүтээн байгуулалтын одоо газрын 40% нь заавал ногоон байгууламж цэцэрлэг хүүхдийн тоглоомын талбай байна гэж хуулиндаа бүр оруулаад өгсөн. Нөгөө стандарт нь одоо хэрэгждэггүй юм байна 70-30. Тэгэхээр ерөөсөө хуулиндаа оруулаад өгьегээд хувийг нь 40% болгоод
явчихж байгаа. 60% нь л барилгачлалтай ингээд. За гих мэтчлэн алдаануудаа бид нар бас ингээд засаа явах хууль эрх зүйн орчин хөшөөргүүдийг нь бол хийж байгаа. Хоёрдугаарт тэр нөгөө эзэмжүүлэх гэдэг асуудал маш чухал. Энийг би бас нөгөө нийгэмд одоо энийг эзэмжүүлээд хэн хариуцж байгаа гэдгээ мэдэх нь айгуу чухал шүү гэдгийг гаргаж ирэхин тулд ер нь бол жижигхэн ч гэсэн юмнаас эхлэгээд хүүхдийн тоглоомын талбайнаас эхэлж байгаа. Тэгээ хүүхдийн тоглоомын талбай харахаар өстой нөгөө эзэнгүү дундаа орхигдсан асуудлаас үүдээд аюулгүй байдал нь алдагдаад хүүхэд гэмтэж бэртээд байна бидний хайртай хүүхдүүд. Тэгэхээр энэ дээр сөөхөнд хариуцах бол хариуцаа. Эсвэл дүүрэг хороод нь бол энийг хариуцъя. За барилга байгууламж барьсан компаниуд нь барилсан бол энийг хариуцлах дагавар тэр сөөхтөө хүлээлгэж өгөө. Сөөх маань өөрөө энэ дээрээ хариуцдаг болёо гэд энийг л та бүхэн маань бас харж хандаач. Эзэмжүүлъя. За энийхэн дагуу сөөхийн тухай хуулиндаа ч гэсэн тодорхой зохицуултуудыг нь хийя гэдэг асуудлыг бол дэвшүүлээд хүүхдийн тоглоомын талбайгийн шалгалтыг хийгээд 2 сараас хойш явж байгаа ажил. Энэ дээр бас нэг зүйл шууд нэмээд хэлэхэд бол надад юу ажиглаж байна гэхээр хотхнууд байгаа байхгүй. Хотхнууд ингээд реклам заршуулт айгүй гоё явна. Би зүгээр өөрийнхөө амьдардаг хотхон дээр л жишээ авах. Тэгээд ингээд айгүй гоё ногоон байгууламж энэ хэсэг дээрээ байна гэсэн. Одоо яасан гэсэн чинь тэр чигээрээ бүгд барилгуулсан. Тэгээд нэг 4 машины зогсгон цан дээр нэг жижигхэн тоглоомын талбай байгаа тий. Одоо энэ натурын тэнд бүр ингээд машин орох боломжгүй бүр байр хүртэл бол байна шүү дээ. Яг ингээд амьдрал одоо тэгэхээр дэлгүүн дээр ярьж байгаа кейсүүд ч тэр одоо бид нар бүгдээрээ л энэ хотод амьдарч байгаа. Бүгдээрээ л энэ асуудалтай нүүр тулж байгаа учраас жишээ нь одоо бид нар ингээд 60-40 гэдэг хууль баталцаан гэдэг чинь за өнгөрсөн хугацаанд гарсан энэ алдааг яаж залруулж болох вэ? Одоо жишээ нь би бас яг ингээд амьдардаг юунд нөгөө анхны зурган дээр хүүхдийн тоглоомын талбай малбай гэл тэгэл тэр нь хизээч баригдаагүй. Тэгээ тэр нөгөө барилгын эзний нэг хувийн гаражнууд нь байгаа л гэдэг хизээч нурдаггүй. Би тэгээ одоо нөгөө хотын удирдлага зөндөө бас хийж үзчихээн нурдаггүй. Тэгээ иймэрхүү кейсүүд бол байгаад байдаг. Бид нар бол мэдээж бол яг одоо хууль бол одоо буцаж хэрэглэгдэхгүйгээл ингээл янз янз байгаа. Гэхдээ өнгөрсөн алдаанд гарсан хүн ингээд амьдарч байгаа зөндөө олон асуудлуудыг тэр яг бодит кейсүүд дээр хот юу нь яах ёстой бэ хууль эрх зүйн хүрээндээ стандартаа хангуулахад тий энэ дээр бол нэг юм байгаа. Яг одоо бидний чинь янз бүрийн очиод нураалаа гэдэг юм инглээ гэж хувь чинь халдлаа гэдэг шүүмжлүүд их явж байна. Тэгээ энэ дээр хэлмээр байгаа нэг зүйл нь болохоор хувийн өмч чинь хамгаалагдахын тулд тэр бол нөгөө цэвэр гарын дүрм буюу ном ёсороо явсан байх хэвээр. Авилга ар ч юм уу тий урамж бичиг баримтаар ч юм уу эсвэл одоо хуулиа зөрчөөд хийсэн юм бол цэвэр гарын дүрм биш одоо янз бүрийн асуудлаар хийсэн бол энэ бол яг бусдтай адилхан өмчийн эрх зүй хамгаалалттай адилхан хамгаалагдах ёсгүй гэдэг зарчим байдаг. Тэгээ энэний дагуу бид нар ер нь хууль эрх зүйн хувьд энийг цэгцлэхгүй бол авилга өгөөд нэг албан тушаалтанд өгөөд яа нөгөөх нь авилга аваад ингээд стандартаа зөрчөөд анх хийсэн зураг төслийг нь зөрчөө хийхэд болдгиймаа гэсэн хандлага яг ном журмаараа одоо төлөвлөлтөө хийгээд ном журмаар явдаг хүмүүс хоёрын хооронд ялгаа үүсчихэж байгаа юм. Тэгэхээр чинь нөгөө тэгш бус хэрэгжилт өөр байна. Тэгэл нөгөө нийгмийн шудраг хос гэдэг чинь хаана юм гэдэг асуудал ордог. Тэгээ би ч гэсэн ингээд хүүхдийн тоглоомын талбай байна уу, явгууны зам байна уу зөндөө олон удаа газар дээр очиж байгаа. Тэгээд ийм гой зураг зурчаад яг юм дээр бол эсмэн дээр бол тэр зурган дээрээ ста нөгөө барилга байгуулалтаа хүүхдийн тоглоомын талбай гэж нэг зам дагуу тий стандарт тусан жижигхэн газрууд баахан гарын үсэг зураад өгөхгүй болсон байхгүй. Тэгэхээр одооноос бүр тэр асуудлуудыг ямар барилгын компани гэсэн хин гэдэг албан тушаалтын стандартыг зөрчиж гарын үсгээ зурсан бүгдийг нь ил гаргаад болохгүй бол тэр хууль нэлтийнх нь байгуулахад одоо хандив. Тэгээ эн чинь ингээд буруу юм хийх юм бол бас хариуцлага хүлээт юм а гэдэг мэдрэмж байх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй бол за ингэж яагаад болт юм даа ингээд 1 2 3 жилийн дараа нэгэн давшин суугчт нь ороод ингэчхээр болчихд юм даа гэдэг юм явсаар байгаа л өнөөгийн Улаанбаатарын стандарт байхгүй хүүхдийн хүний амьдрах орчин алдагдсан юм нөхцөл байдал руу хүрчихэж байгаа. Тэгэхээр энийг бол одооноос таслан зогсооё. За эндээс цаашаа хийх бүтээн байгуулалтаа бол яг стандартын дагуу байял гэдэг юмыг бол бид түрүүн таны ярианд гараад өнгөрсөн нэг хамгийн чухал бидний бас жоохон тодруулж ярих хэрэгтэй юм бол одоо Нямбатар даргын хувьд ч гэсэн бас гарч ирээл одоо эхнээсээ хэрэгжээд эхэлж байгаа нэг ажил бол энэ эрх мэдлийн төвлөрлийг задлах гэдэг юм тийм.
бүх одоо цас цэвэрсэн ч, зам цэвэрсэн ч, нөгөө давсаа цацсан ч бүгд ингээд зөвхөн нэг байшин дээр эрх мэдэл төвлөрөөд энэ нь өөрөө сүулдэ ингээд хүртээмжгүй болдог ийм жишг рүү орж байгааг бид нэр одоо хамгийн их цас орсон өнгөрсөн өвөл харлаа штэ тий. Тэгээ би бол энийг бол энэ аж ахуйн их ажлуудыг бол дүүргүүд рүү шилжүүлж өгч гин гэж ойлгосон. Энэ шилжилт бол хийгдэж байгаа. А одоо дахиад энэ бол бүр баталгаачин дүүрэг хороод дээр тий. А гэтэл иргэн бол асуудлаа хорон дээр очиод ингээм шийдүүлдэг энэ механизм бий болно. Магадгүй энэ нь дараа нь эргээд сөөхтөгөө холбогддог ч юм уу тийм нэг цогцоорол юм явахгүй болвол сөөхн ичний хороондоо дүүрэгтэй асуудал тавиад тэр нь шийдэгддэггүй болвол ямар ч утга учиргүй болчиход байгаа юм л та. Энэ эрх мэдлийн төвлөрлийг ингээд задлах тал дээр шинэ хуулийн концептыг та жоохон тодруулж ярил. Яг хөө эрх мэдлийн төвлөрөл гэдэг эрх мэдэл юун дээр хаана байна гэхээр мэдээж мөнгө төсөв дээр л байгаа. Хөрөнгө оруулалт төсөв хаана байна тий. Тэгэхээр өмнө нь бол хороод бол ямар нэгэн төсвийн ямар ч эрх мэдэлгүй байсан. Тэгэхээр энэ зам аргыг засаатгаач гэдэг хүсэлт эрхт бол шийдэж чадахгүй байсан бол ерөөсөө тэр хэмжээнийх нь одоо мөнгө төсвийнх нь эрх мэдлийн л үгийг гэж байгаа. Тэгээд тэр нэгжүүд маань өөрсдийнхөө эргэн тойрны асуудлыг өөрсдөө шийдэж болдог ийм л одоо нэгжүүдэд тугай гэж байгаа. Яг би ороод нөгөө 11 сарын сүүлээр энэ засаг даргын орлогчоор томилогдоо. За миний бас нийгмийн салбар учраас нэг хийх ёстой юм бол шинжил тэмдэглэх байдаг. Шинжил Улаанбаатар хотынхоо нөгөө мэдсэн шинжилгээг талбай дээрээ тэмдэглэх ашиг зохион байгуулдаг. За тэрнээс гаднаас хүүхдийн нөгөө эрүүл аюулгүй орчин гэдэг хэд хэдэн ажил санаачилсан юм аа. Тэгээ ингэдэм байлээ. Ер нь бол ингээд би дүүргүүдтэй 9 дүүрэгтэй за та хэд ч гэсэн дүүрэгтэй өөрөө шинжилгээ бас дүүргийнхаа иргэдэд ойрхон ганцаар тийм гоё бас зохион байгуулаарай. Бид нар бол нийслэл нэгдсэн байдлаар Улаанбаатарынхаа талбай дээр 12 сарын 31-нд мөнгө үдшээ хийнэ. Гэрэлтүүлгээ хийнэ. Та хэд бас дүүрэгтэй хүртээмжтэй ингээ хийгээч гэдэг. Тэгээд ингээ өөрөг чиглэл өгөөд тэгээ яг үннийг хэлэхэд ингээ дүүргүүдийнхаа шинэ жилийн хаана юу бэлтгэл ажил хийж ингээ харахаар бүгд байшаа оруулсан. Баян зүрх дүүрэг өөрсдийн байшаа оруулж өгөхийнхэн талбай дээр. Сонгон хайрхан дүүрэг бас өөрсдийнхөө талбайтай л одоо байшаа оруулахынхаа сапорогийн тэмдэж гэх юм уу тийм. Гэр хорооллоор яваад үцгээр юу ч байгаа. Бид нар ингээд гэрэлтүүлэг гоё чимгэлхий гээд ингээ ясан чинь манай хүмүүс яалтчгүй ингээл хотынхаа төвийг л ингээл чимээдэлсэн. Яваш гэр хороолт юм байна уу? Салют буутахад ядаж те гэр хороол салют бууж нөхөр юу ч байгаагүй. Энэ дэр нөгөө хүртээмжгүй байдал. Яагаад ч юм ингээ хотын төвдөө байгаа нөөц болцоод эд бүтц дээр л хүмүүс төвлөрөөд байдаг. Хойшоогоо яваад гэр хороол дээр очихоор нөгөө гоё шинжил болж байгаа гэдэг мэдрэмж хотынхоос төвөөс өөрөөсөн. Тэгээ нэг юм хөрх юм бөмбөлөг ороод нөгөө гэрлийн насаагаад зураг мураг авахултаа бөмбөлөг би бас нэг 5 6 хийгээд гэр хороолуудаар монел дээр 6 буудал дээр тагилд дээр эдгээр тавиулсан толгойд эднэр дээр. Тэгээд энэ дээр нөгөө нэг бас өөрөө хаяа тэр оройхоо очиод ингээ харахаар тэрүүгээр явж исэн хүмүүс буугаад аав ээжтэйгээ тэр ингээд хүүхдүүд дотор нь ороод зураг мураг авахулж байгаа хараад их гоё эсэхгүй. Тэгээ хэрвээ одоо ингээд нэгжүүд өөрсдөө эрх мэдэлтэй болоод өөрсдөө оршин суугч руу анхаардаг болчих юм бол зөвхөн дүүргийн тэр нөгөө нэг төвлөрсөн байдлаар биш яг тэр хавьда тэр хавийн оршин суугчтай ч гэсэн хүртээмжтэй юмыг хийдэг болох нэ гэдэг дүр зураг бол надад харагдсан. Тэгэхээр бид нар нөгөө эрх мэдлээ задлаа иргэдтэй илүү ойрхон байдлаар л энийг нэгжийн зохион. Би яг энэ өөрчлөлттэй холбогдуулаад нэг хэд хэдэн яг иргэдийн нэг сэтгэлдлийг сонсож байхад за ингээд нэг 10 хүн байлаа гэхэд 3 дарга мөнгө тий одоо иддэг завшдаг мэмийг таад 10 дарга иддэг болгож байгаа юм шүү гэдэг ийм сэтгэлдлүүд агиух сонссон байхгүй тий шүүмжлэл. Тэгэхээр нөгөө эргээд энэ донд бас нөгөө хяналтын асуудал гарч ирнэ. Иргэдийн оролцоо маш их чухал болно. Тэр нь өөрөө хууль эрх зүйн хүрээнд яаж одоо тусч байгаа вэ? Тэр нь бид иргэд маань өөрсдөө бас хэлдэг штэ тий одоо бид нар өөрсдөө хотынхын даргаыг сонгомоор байна. Яг өөрсдийн гэсэн төлөөллөө бас сонгомоор байна гэдэг. Тэгэхээр яг л одоо арчлалын суурь зарчим бол иргэд өөрсдийнхөө төлөөллийг сонгоно. Энд дээрээ нөгөө улс төрийнхөө хариуцлагыг тооцдог механизм байх хэрэгтэй. Одоо дүүргийн иргэдийн төлөөлөгчд бай маш чухал тий. Гэтэл бараг таньдагчгүй хүмүүс байгаад идэг тий. Тэгэхээр иргэдийн өөрсдийнх нь оролцоо ямар хүнээр өөрийгөө төлөөлөх үү гэдэг оролцоо бол тэн дээр гарч ирнэ. Тэгээд тэр хүн маань өөрөө эргээд тайлхандаг байх хэвээр. Тэгээд энэ дээр л нөгөө нэг хяналтын механизм, гүйцэтгэлийн механизм явах хэвээр. Тэр илүү ойрхон өөрсдийг нь ойлгодог хүмүүсээ одоо дүүрэг маань гэдэг юм уу нэгж маань өөрсдөө одоо юу байвал
сонгох юм бол энэ хяналтын механизм бол цаашдаа сайжруулах болно. Одоо энэ бол хууль яснаар орон нутгийн сонгуул дээр бол холбоотой ямар нэг өөрчлөлт бол хийгдэхгүй шүү дээ тий. Энэ хуулийн бас нэг концепт бид нар бас үндсэн хуультай бас хууль эрх зүйн ухаан дагуу бас явна. Энэ бол хууль хэрэгжих хугацаа бол мэдээж энэ жилийн дээр сонгуул Монголд хамаагүйгээр бид нар хийчих ёстой гэж харж байгаа. Тэгээ ер нь цаашид бас сум дүүргүүдээр явах ч гэсэн хэлдэг дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал гэдэг энэ бүтцүүдийн маань тэгэхээр чиг үүргүүд нэг ямар байх юм гэдгийг бас харах хэрэгтэй байна. Давхарцсан одоо чиг үүргүүд байх юм бол нөгөө эргээд хэн нь юугаа хариуцсан гэдэг асуудал руу мөрдөг учраас энэ зохион байгуулалтыг ч гэсэн бид нар давхар харьяа гэж байна. Хүртээмжгээд ярихаар надад гой сонсогч байна л да. Яагаад тэгэхээр Улаанбаатарын газрын зургийг тавьж агаад ямар үйлчлэгээ хаана байна те музей, уран зургийн галерей, за кино, театрууд ингээд явахаар яа харахгүй манай гэр хорооллох юм бол өцөрөгдсөн. Тэг бүр одоо юу гэдгийг одоо 5-аас 15 км явж иж энэ үйлчилгээг авах ийм боломж нь бол бүрдэж байгаа хгүй. Одоо хаана байгаас хамаарат. Гэтэл хотын төвд амьдарч байгаа хүн бол өстө 5 минут алхаал шууд энэ үйлчилгээг авахаар. Тэнгууд эргээд Чингисийн музей бол Монголд бол ганцхан байгаа. Төрийн үйлчилгээг бол одоо 20 минутын дотор алхаад 20 минутын дотор алхах тэр орон зай дотор төрийн үйлчилгээг Улаанбаатар хотын иргэн бол авч чаддаг боллоо гэж штэ. За энэ бол хэрэгжиж байгаа гэж би харж байна. Бусад үйлчилгээг бид нэр хүртээмжээ нэмэгдүүлэхийн тулд ер нь ямар төлөвлөгөөтэй байна вэ? Эсвэл тэрэн дээр яг бодож байгаа дунд хугацааны тогтолцоог бүрдүүлэх тийм зүйл ямар нэг зүйл байна уу? Төрийн үйлчилгээ бол бас тодорхой хэмжээгээр захимжчлаа төрөөс авдаг үйлчилгээнүүд ийм Mongolia аппликейшн гарлаа. За сая ийм л оюун ухааныг ашигладаг 4-р вершн гарчлаа. Харьцангуй энэ одоо тодорхойлт төрийн үйлчилгээний юм захимжаад явж байна. Бидний хувьд хамгийн тулгымцсан асуудал бол нөгөө нийгмийн дэд бүтцэл байгаа. Ер нь бол сургууль цэцэрлэг, ногоон байгууламж эдрийгээ бид нар яаж төлөвлөх вэ гэдэг эмнэлэг явуулсан юм. Тэгээд энийг бол бид нар нөгөө шинэ бүтээн байгуулалт буюу гэр хорооллын орон сууцчлах хөтөлбөрүүд дээр энэ төлөвлөлт дээр бол яг стандартаа хараад 20 минутын концепцаа барьж байгаа. За яг хөө энийг бүгдээрингийн ингээд яг бит нөгөө дэд бүтцээр мэдээж шийдэхийг зорино. Энийг бол шинэ бүтээн байгуулалт дээр бол төлөвлөлт хийхэд боломжтой. За өмнө нь хийгдсэн алдаатай төлөвлөлтүүд дээр бид нар яах вэ гэдгээ бас мэдээж тооцоо судалгаа гарч байгаа. Энэ бол 1 жилийн дотор ч юм уу 2 жилийн дотор бүх шийдэгдэх бас асуудал бол биш. Энэ дээр бас үе шаттай хэрэгжинэ. Гэтэ бид бас юу юм шиг байгаа. Бид энэ одоо цахим технологи өөрчлөгдөж байгаа, шинжлэгдэж байгаа, хөгжиж байгаа энэ эрен үед энийг бас яаж ашиглах вэ гэдгийг урагшаага харсан юмнуудыг аягүй сайн харах хэрэгтэй. Тэгээ ингээд сая би нэг Японы Aeronex гэдэг нэг компанитай уулзлаа л да. Тэгээ энэ компани болохоор Монголын хувийн хвшилтэй хамтраад ийм ачаа тээвэрлэдэг дроны үйлчилгээ нэвтрүүлэх гээд явж байгаа байна. Нийслээс энэ нөгөө зөвшөөрөл лидер дээр нь орцдог учраас бид нар бас уулзаж ярилцсан. Тэгээд Японд тэр инженерүүдтэй ярихад энийг сая 1 сард Японы Ното гэдэг одоо пенинсула дээр маш том газар хөдлөлт болоод тэгээ нөгөө зам харгуу гүүр нэвтэрсэн чинь тийшээгээ ерөөсөө машин ачаа тээвэр очих боломжгүй болсон юм. Яг энэ үед энэ Японы энэ Aeronex гэдэг компани гэдэг тэр 5 кг хүртэлх ачааг тээвэрлэдэг юм том дрон юм бэ. Яг энүүгээрээ нөгөө нэг хэрэгтэй эмнэлгийн одоо тариа, эм, хүнсийг эрүүгээр ингээд зөөрүүлсэн юм байна. Яг тэгвэл зам нэвтэрсэн тий. Тэр шиг бид нар одоо гамшигын эрсдэл болвол яах вэ? Бид нар 20 минутын дотор энэ тусламж үйлчлэгийг авч чадах уу гэдгийг зөвхөн одоо юу гэдэг төлөвлөлт орц гарц одоо ийм юу гэхээс илүү яг ийм технологиор яаж бас шийдэх вэ гэдгээр бас урагшаага харсан тий. Энэ юмнуудаа бас хийгээд энэ технологийн шинжилэл олдтой юмнуудыг бас 20 минутын концепц руу оруулаад энийг бас илүү хувийн хвшлээ дэмжсэн байдлаар технологи дэмжсэн байдлаар бас хэрэгжүүлэх зүйтэй мал гэж харж байна. Одоо 20 минутын хот концептыг ярьж байхад нэгт нь хоёрт нь сая үндэсний баялагын сангийн тухай хууль батлагдаад хуримтлалын санд одоо Эрдэнэс Монголын эзэмшлийн одоо 34% ногдох ногдол ашиг 500 тэрбум төгрөг шилжээд ингээд нийтдээ ипотекийн зээлийн их үүсвэр 1.2 их 80 боллоо. Мэдээж энэ бол 100% Улаанбаатарт бас зарцуулагдана гэсэн үг биш те. Яг Монгол банкны тооцоололоор бол нэг 10,000 айл өрх бол энэ 24 онд багтаад ипотекийн зээлд хамрагдах боломж бүрдэж байна гэж тооцож байгаа.
Үндэсний статистикийн хорооноос гаргаж байгаа мэдээлэлээр бол одоо зах зээл дээр ингээ яг борлогдоход бэлэн болцсон 9700 орон сууц байгаа. За мэдээж яг энэ гаргаж байгаа зээл болоод нөгөө талдаа эрэлт нийлүүлэлт бол хангагдахаар. Гэхдээ хүмүүсийн тавьж байгаа гол асуулт бол эрчим хүчний дэд бүтц бол бидний яахааргүй хязгаарлагч хүчнэл болчиход байгаа. Хот бол та түрүүн бас яриандаа олоудад дурдсан те дэд бүтцийн хязгаарлагдмал байдал бол хотыг тэлэхэд бол энэ саад болж байгаа гэд. Тэгэхээр сая бас хот одоо бондын шийдвэр энэ засгийн газар дээр гараа явж байна. Ер нь яг энэ эрчим хүч дээр яг голчлон яаж анхаарах чинь ямар төлөвлөгөө байна. Энэ бол бас хүмүүсийн бас чухал ойлгож авсан сэдв болчиход байна шүү дээ. Тэ асуудал болчиход байна. Өнгөрсөн үеэлж бас хүнд өвөл байлаа. Хязгаарлалтууд хийгдлээ. Тий, бид Улаанбаатар хотынхон өдөр нутагч гэсэн хязгаарлалт нэмлээ. Тэгээд өнгөрсөн өвөл юм байсан бол ирэх өвөл ч гэсэн яг энэ янзаар явах юм бол бүр л хэцүү байх дүр зураг харагдсан. Тэгээд би яг хуульч олон улсын хуулийн фирмд бас байхдаа нэлээд голчилж ажиллаж исэн салбар маань эрчим хүчний салбар, эрчим хүчний төслүүд дээр хуулийн зөвлөгөө өгч исэн хөрөнгө оруулалтын гэрээнд дээр ажиллаж исэн. Одоо их яригддаг эгийн голын цахилгаан станц, Монгол Улсын хувьд бас стратегийн ач холбогдолтой тохируулгын цахилгаан станц байх хэрэгтэй, 5 толгойн цахилгаан станц гэдэг олон төслүүд дээр ажиллаж исэн. Харамсалтайгаар энэ төслүүд маань ерөөсөө яваагүй. 12-3 оноос эхлээл энэ яригдсан одоо 10 жилийн дараа яваагүй. Эрчим хүчний нөхцөл байдал ингээд төслүүд нэмдэггүй. Дээр нь эрчим хүчний тарифын шинжилэл бас хийж чаддаггүй нь бид ерөөсөө энэ салбар өөрөө маш хүнд байдалд орсон байгаа юм байна гэдгийг одоо яалтчгүй иргэд маань ч бид өөрсдөө ч ингээд одоо хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болсон. За энийг мэдээж бид одоо дунд хугацааны бодлоготой нэгэ тусгаад явна. Яг одоо дараа жилийн өвөл эхлэхэд өвлжилт эхлэхэд бид нар одоо юу хийх ёстой вэ гэдэг асуудал бидний хувьд маш тулгамдсан. Энэ мэдээж уг нь бол бодлогын яам, эрчим хүчний яам энийг бол хараад явж явах ёстой байдаг. Гэхдээ бидний хувьд хотын иргэдийн эрх ашигыг хамгаалах тэд маань улаан өвлжих те энэ асуудлыг бас хариуцж байгаа хүмүүсийн хувьд зөвхөн яамаа хараад суугаад байж болохгүй маа. Энэ дээр бас өөрсдөө сансаа башлах гаргая. Бид чинь одоо сэлбэтээр 12,000 айл орон сууцыг барина гэж байгаа. Бусад томоохон бүтээн байгуулалтыг хийн гэж байгаа. Яалтчгүй эрчим хүч хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр бас хэрвээ одоо юу гэдгийг одоо нийслэлийн хувьд төсөв мөнгөний асуудал бол хязгаарлагдсан шүү дээ. Бас өөрсдийн аж ахуйн асуудлуудаа шийдэх гэж явж байгаа. Гэхдээ энэ бол маш чухал асуудал юм аа. Нэмэлт санхүүжилт хэрэгтэй төслүүд байна. Дээр нь тохируулгын шин чанартай энэ эрчим хүчний одоо төслүүдийг бид нар бас хийх хэрэгтэй байна гэд Улаанбаатар хот юм бонд босгоод гадны одоо хөгжлийн санхүүжилтийн газруудаас хямд тэгээ урт хугацааны бондыг босгож жагаад энэ өглөө давах эрчим хүчний төслүүдийг бас дэмжиж ажиллая гэж байгаа. Тэгээ удахгүй бас засгийн газраар ороод нийслэлийн иргэдийн төлөөлөлтөд хурлаар ороод дэмжигдвэл бид төсвийн тодтголоо хийгээд одоо бөөрөлжүүдийн цахилгаан станцыг ашиглалтанд нийгмийн харалтаа оруулах санхүүжилтийг шийдэе. Дээр нь одоо төвийн эрчим хүчинд тохируулгын шин чанартай батарей станцыг багнуурд хийх асуудлыг бас судалж байна. Энийг бас хийж чадах юм бол ирэх өвөл бидний хувьд Улаанбаатарчуудын хувьд бас өмнөх он шигээ ийм хүнд биш байдлаар давах боломж нь бүрдэнэ гэж харж байгаа учраас нийтлээ бас ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд бас яг эрчим хүчний их үсрэг нэмэхтэр бол янз янзын ажил санаачлалууд бол гарч лээ л да. Жишээ нь сүүлд бол амгалан бас ингээд өргөтгөл хийгдлээ. За том төслүүд дээр гадны хөрөнгө оруулалтууд зайлшгүй шаардлагатай учраас бас хоёр талын хоёр улсын засгийн газрын ажлууд бол эрчимтэй үргэлжилж байна те. Хятадын Оросын ингээд юмнууд маань бол явж лээ л да. Гэхдээ одоо хамгийн нэг чухал асуудал, суур асуудал маань бас нэг үнийн асуудал байгаа шүү дээ. Эрчим хүчний үнийг бид нар зах зээлийн энэ зарчимд нь нийцүүлэхгүй бол бид нар энэ бэрхшээлийг ер нь урт хугацаанд давж чадахгүй тий. Одоо урт хугацаанд байтугай өнөөдрийн тулсан асуудал болоод байна л да. Энэ дээр манай нийслэл яг ямар байр суурьтай байгаа вэ? Хариулахаас өмнө нэг зүйл хэлчих үү. Яг энэ шин сэргээлтийн бодлогын хурцгуур төв дээр бид нэр 23 онд яг энэ судалгаа хийсэн. Тэгээд ганц бид нар чигээгүй эрчим хүчний зохицуулах хороотой хамтарсан ажлын хэсэг байгуулад нэлээд хэдэн одоо дүгнэлтийг бол эндээс бол гаргацсан. Юу вэ гэхээр нэгдүгээрт одоо явж байгаа энэ эрчим хүчний тарифын үн бол татаастай. 22 онд бол 187 тэрбумын одоо татаас одоо энэ сүлжээнд эрчим хүчний салбарт бол өгсөн.
3 онд бол одоо 120 гараа явж байсан. Одоо яг эцсийн 13 оны эцсийн тоо бол би сайн мэдэхгүй байна л да. Тэгэнгүүт эндээс юу харагдаж байна гэхээр бид нэр яг цахилгааныг бол бид нар бол өнгөрсөн өвөл бол яг бие дээрээ мэдэрсэн. Бүх хотхнууд, бүх гэр орооллууд, бүх сумдууд бол цахилгааны хязгаарлалт. Тэгэхдээ Улаанбаатарыг яг ингээ аваад үзэх юм бол дулаан цахилгаанаас илүү өндөрсөн байна. Одоо шин сэргэлтийн бодлогод яагаад эрчим хүч номер 1 хязгаарлагч хүчин зүйл болоод шин эрчим хүчийг хамгийн түрүүнд чийдээ гэсэн бэхээр ерөөсөө л энэс. Дулаан бол одоо бүр хасахтай явж байгаа байхгүй. Яаж тэгээд импортоор дулаан авахгүй хэрнээ өнөөдөр энэ хэрэгцээг хангаад байна гэхээр бид нөгөө гарац одоо дулааны гараацаа бууруулах замаар нэгсэндээ зохицуулт хийж энэ их эрэлтийг хангаж байгаа. Тэгэхээр ингээд дахиад нэг хэдэн 100 тавьсан ч гэсэн өнөөдрийн эрэлтэд хангах хэмжээнд бол дулаанаа бид нар өгч чадахгүй. Энэ ажлуудын одоо эхний алхам болох замын зургийг бас энэ шин сэргэлтийн бодлогоор бол хийчихсэн. Яг хоттой холбоотой үг одоо орлогчтойгоо бас нэмжлэх баг. Яг хоо тий сая төлөөний хэлж байгаа эрчим хүчний тэр бас тарифч аж ахуйн нэгжүүдийн хувьд бас ч гэдчлэг уралчлал руу энэ чиглэл рүү шаттайгаар хийгдэж явж байгаа ажлууд байгаа. Гэтэ цаашдаа ч гэсэн манай эрчим хүчний яам шүүршний зохицуулахаараа тарифа тогтоодог. Тэд нар дээр бас тодорхой судалгаанууд бас хийгдсэн байгаа юм билий. Энийг бас бодлогын түвшинд анхаарч байгаа юм билий. Яг хоо бидний хотын хувьд бас яг саяны хэлсэнчлэн тэр дулааны асуудал маш хүнд байгаа. Одоо бид шинэ барилга барья гэхээр дулааны техникийн нөхцөл боломжгүй болчихвол бүх юм ингээд тий орон сууцчлалыг гэдэг дулаанаа яах вэ гэдэг юм явж байгаа. Тэгээ дулаан дээр харьцуулаад хэрлэх юм бол яг л одоо энэ дээр бас дахиад нэг байшаа орол гэр орол ялгаатай байдал их гардыг билээ. Дулаан бол маш татаацтай. Татаацтай болохоор барилгын компаниуд нь дулааны дэд бүтц дээр л юм хийгээд гэр орол руу чиглэсэн юм байхгүй. Гэр оролд одоо хэрэгжилж байгаа төршний хэрэглээнд өгж байгаа мөнгө зарцуулж байгаа зардал байшаа оролд амьдарч байгаа орон сууцнд өгж байгаа дулааны зардлаас 3-4 дахин өндөр байна. Зардал өндөртэй амьдарч чинь гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр хэмжээгээр бид нар татаастай л дулаанаа одоо байшаа орон сууцнд амьдарч байгаа хүмүүст өгж байгаа. Энэ дээр яг бидний бас баримталж байгаа бодлого бол эрчим хүчний яамнаас нэлээд хэдэн газар тэзүү 9 нийттэй газар тэзүү хийгдсэн байгаа юм билий. Газан болон улсад одоо байдлаар дулааны станцыг их одоо байршлын судалгаа тэзүү хийгдсэн. Тэгээ энийг хийхээр дахиад хөрөнгө санхүүгийн асуудал ирэгддэг. Хувийн хвшлийг дагуулж орж ирья гэхээр төр хувийн хвшлийн түншлэлийн хуулийг бид нар яаж хурдан хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал яригддаг. Тэгэхээр энэ дээр бас түрүүний одоо ярьж байгаа хууль эрх зүйн орчны шинжилгээний асуудал ямар ийм одоо нөхцөл байдалд бид нар төр хувийн хвшлийн түншлийг яаж оновчтойгоор зохион байгуулах вэ гэдэг дээр бас нийслэлээс одоо хуулийн төсөл бас боловсруулад шийдэл олгоод явж байгаа. Хэрвээ энийг шийдчих юм бол мэдээж тарифын асуудал bankability буюу ашигтай байж ажиллах хувийн хвшил орж ирнэ. Тэргээл бид нар хаана ойлгоод өгнө бол энийг цаашлуулад явчихмаар байгаа. Бүх юмыг одоо төсвийн хөрөнгөөр зохицуулна гэдэг бол боломжгүй болчиход байна л да ийм тулсан газар дээр бол. Дулаан дээр бол ийм шийдлүүд бол байна. Одоо ингээд бусад газрууд хэрэгжүүлсэн кейсүүдийг харахаар тархмал их үүсвэр байна. Одоо хэрэгж байгаа газ маз бол өнөөдөр байгаа энэ төвлөрсөн системийнхаа хүчин чадлыг нэмэгдүүлэхэд илүү тулгуурч байгаа. Тэгээ яагаад энэ тархмал их үүсвэрийн одоо энэ концептууд Монголд орж ирэхгүй нэ гэхээр яг нэг барилга барьлаа гэхэд тэрийг тархмал хэлбэрээр өөрсдөө тэр барилгыг дангаараа хангах энэ дулааны их үүсвэрийг хийх 8 өндөр зардалтай. Тэгснээс энд татцсан шугам руу холбох юм бол нэг одоо гал дулаан бол хамгийн хямдхан авч байгаа. Хэрвээ энэ зах зээлийнхаа үн дээр зарагдчихсэн бол тийшээ заавал уршуураад ах шаардлагагүй. Ер нь ингээд за ямар хувилбараар хийх юм бол бид нар хамгийн хямдхан хийж болох вэ гэдэг одоо хувийн хвшлүүд заавал тэр тэнд төвлөрсөн одоо нэг цэцгэлгаан станцтай холбоотой дулааны шугам холбогдохгүйгээр ингээд тусдаа шийдээд явах боломжтой. Одоо болохоор тэнгэр газар шиг байна шүү дээ. Тэгэхээр энэ дулааны тарифыг л зах зээлийнхэн төвшөнд эхний ээлжинд бол авчрах юм бол энэ одоо ингээд баг бид нэр зөв зам руу л одоо алхаж байна л гэсэн. Тэр шийдэл рүү нэг өдөр орж ил таарна л да. Хоёрдугаар бас энэ дулаан дээр бас нэг шийдэх боломжтой юм бол ерөөсө дулаан алдагдлыг бууруулах юм байна. Одоо бидний хуучин социализмын үед барьсан угсармал барилгуудын дулаан алдагдал маш өндөр болсон. Яалтчгүй насжилт өндөртэй.
Тэгээ бид нар чинь нөгөө дулаан алдагдлаа бууруулад дулаалгаа хийчих юм бол ер нь нэг 40% дулаан алдагдлыг байшин орон сууцад багасгах чинь гэхээр нөгөө дулааны дэд бүтцээр төвлөрсөн дулааны дэд бүтцээр байгаа ачааллын 40% буурчин гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр дулаалгаа хийчих юм бол бараг энэ 3 4 дугаар хорооллыг бүтээх бүх байшингийн хангаж байгаа дулааны хэмнэх боломж байна гэсэн судалгаа гарсан. Тэгэхээр энэ дээр бид бас олон улсын байгууллагуудтай хамтраад иргэд оршин суугчийн сөөхийн бас оролцоотойгоор байшингаа дулаалыг гэдэг ийм бас төсөл хэрэгжүүлж байгаа. Энийг бас эрчимжүүлэх, энийг бас иргэдтэй ойлгуулаа, эрчимжүүлэх шаардлага байгаа. Тэгэхээр энэ бол хоёр талтай тий мэдээж тариф, хоёрдугаарт нөгөө дулаан алдагдлаа бууруулах ажлыг зэрэг хийх юм бол бас их үр дүнтэй. Энэ дээр бас ганц зарим нэг нюансууд байдаг юм аа. Гэж судалсан хүн гэдэг хорхоо өрөөд байна л да. Юу вэ гэхээр жишээлбэл энэ өрөөнд байгаа дулааныг би хэмнэлээ гэхэд тэр хэмнэлт нь миний дөрвчин дээр мэдрэгдэхгүй бол хичнээн энэ гадна талаас нь дулаалаад энэ нөгөө тохируулга хэмнэлт байхгүй бол цонхоо онгойлгож байгаа байхгүй. Тэгэхээр одоо нөгөө өмнө нь баригдсан барилгууд, одоо баригдж байгаа барилгууд ч гэсэн яг ингээд орц болгон, айл болгон дээр хичнээн одоо дулаан ашиглаж ийн гэдгийг яг тэр айлын ашиглаж байгаа дулаантай холбож өгөхөөс нааш тэр инсентив, тэр урамшуул одоо төлбөрийн тогтолцоо бол яг бүрэн шилжиж чадахгүй. Одоо бол ингээд орцоор нь л бид нэр сайндаа заримдаа ингээд байраар нь л сайндаа хянж байгаа байхгүй. Айл болгоноор хянж чадахгүй учраас метр квадратаар нь очиж. Жишээлбэл манай гэр байгаа байхгүй. Би одоо манайг ороод манай гэр гэл зөндөө ярьчлаа. Бид нар өвөлдөө ингээд нольцдог байхгүй. Тэгсэн хэрнээ 100% дулаанаа төлдөг. Яагаад тэгэхээр хоёр талтай айлтай. Тэгээд нөгөө цонхнууд нь аягүй сайн битүүмжлэлтэй. Тэгэхээр бид нар салхи оруулах гэж л жоохон голхон үхээс ерөөсөө дулаанаа нойллоод тэгсэн мөртлөө 100% одоо тий ер нь бол тэгээд энэ дээр шууд одоо орлогч даргыг байгаа дээр хэлэхэд бол энэ барилгын стандартуудаа өөрчлөөд айл болгон дээр тэр юу гэх юм нөгөө хэрэглэснээ төлөх тийм одоо боломжийг бүрдүүлж өгөхгүй бол дахиад 10,000 байр дахиад 24 онд одоо хэдийн шинээр байраа ашиглалтанд орохын 25%-ээр ингээ явахаар дахиад нэг хуучны дээр стандарт чинь мөрөгдөгдөд байгаа учраас энийг бид нэр засахад илүү их хугацаа шаарддаг. Аль болох хурдан шийдъя л гэж. Бид хэдийн подкаст бас ер нь бол яг хувь хүний хөгжлийн асуудлаар нэлээд онцолж ярьдаг. Энэ удаад бол нэлээд ажил руу төвлөрөөд шууд явчлаа. Номын чимэг даргын хувьд бас их гоё намтар төвхтэй уншихаар за дэлхийд одоо топ ордог том сургуулиудад яг хуулийн чиглэлээрээ мэргэсэн Токиогийн их сургууль, Колумбиагийн их сургуульд яг одоо хуульчаараа мэргэшиж төгссөн. Тэгэхээр яг бас залуучуудын хувьд бол бас энэ бол үргэлж сонирхолтой сэдв байдаг. Томоохон сургуулиудад те амжилттай төгсөхөд бас юун дээр анхаарах хэрэгтэй байдгүй те тэр нь танд бас яаж давуу тал болов өнөөдрийн те ажил карьерт гэдэг дээр бас сэтгэл сонсомоор байна те. За би чинь хуульч болъё гэдээ нөөцөө хуульч сургуульд орсон. Тэгээд яг гадаадад мэдээж сурах хүсэл эрмэлзлээ гэл үеийнхаа залуучуудтай адилхан байсан. За гадаадад сурахын тулд хөрөнгө мөнгө бол өөрөөсөө бас тий аав ээжээсээ гаргаж чадахгүй учраас тэтгэлэг төлбөртөл хамрагдъя гэсэн юм хүсэлтэй. Тэгээд тухайн эцгийн газар хоорондын гэрээлт зэрлэлээр хэд хэдэн улсад ийм тэтгэлэг хөтөлбөр байдгийг нэгэн л буюу одоо Японы эцгийн газрын тэтгэлэг хөтөлбөрт шалгалт өгөөд тэнцээд явсан. Мөс сурж байхдаа тухайн үед чинь нөгөө 10 жил одоогийн шиг 12 жилийн систем байгаагүй. Тэр нөгөө гадны улсууд чинь high school буюу одоо ахлах сургууль 11 12 жилээр сурдаг гэсэн болохоор заавал засгийн газрын тэтгэлэгт хамрагдахын тулд их сургуулийн 1 2 дугаар курс байх ёстой гэсэн шаардлага тавьдаг байсан. Одоо бодвол тэр шаардлагаас өөрчлөгдсөн баг тийм. Тэгээд явсан. Тэгээ яг миний хувьд бол зүгээр боловсрал аав ээж маань энгийн жирийн хүмүүс боловсрал маш чухал шүү өөрийгөө авч явах гэдэг угаасаа багаас ойлгуулж ирсэн болохоор хүн байгаа үедээ нөөц болцоо дээрээ тулгуурлаад хамгийн сайн боловсролыг авъя те энийг л одоо өөртөө сайн шингээж авъя гэдэг угаасаа бодвол одоо хандлагыг аав ээж маань л өгсөн байх гэж боддتي. Тэгээд Токиогийн их сургууль бол мэдээж одоо Японы улсын хамгийн топ сургууль эцэг хааныхын нэрмжил сургууль гэдгээрээ нэр хүндтэй. Ялангуяа нөгөө хуулийн факультетийн төгссөн хүмүүс ихэвчлэн одоо төрийн захиргааны байгууллага том карьер одоо тий карьер одоо төрийн албаа хаагч болдог эсвэл өмгөөлөгчтэй.
Японы чуудын хувьд бол яг хуульч өмгөөлөгч эрхээ авах гэдэг бол маш өрсөлдөөнтэй. Ийм шалгуур үзүүлэлт их цөөхөн бас байдаг нөгөө шалгалт өгсөн хүмүүсийнх нь 1-2 хувилт тэнцдэг ийм мэргэжил. Тэгэхээр энийг одоо сургуулаа мэдээж одоо сурж байхдаа юу ч мэдэхгүй байсан хүүхэд очиод нэг Япон хэл сураал тэрэн дээрээ тулгуурлаад бас сурах гэдэг бол одоо өөрөөс чамгүй бас одоо хүчин чармаал нэгчээсэн. Ягаад гэвэл одоо Япон хэл үзээгүй байж байгаа л очиод нөгөө нэг Япон хэл дээр янз бүрийн сонсгооч Японч нь өөрөө одоо Kansai have өөр нэг хэллэгтэй. Миний сурч байсан Токио хавцаа өөр зарим хүмүүсийн яриаг ойлгохгүй эхэндээ чинь бас их хэцүү. Тэгэл за тэр үедээ бол илүү байгалийн ухааны шинжлэх ухааны хичээл авч явах юм бол дасах байх гэд тэр үедээ маневрлаад явж байсан. Тэгээ Токиогийн сургуулийн хувьд өөрөө нэр хүндтэй дахиад эн чинь нөгөө нөөц болцоо ихтэй мэдлэг мэдээлэл боломжтой болохоор тэр чинээгээрээ цаашдаа би тэгвэл яах вэ гэдэг бас вижнийг олж авахд их тусалсан. Тэгээ сайн багш нар байсан. Багш нар менторуудынхаа ачаар сургуулаа сурчаа. За ер нь бол цаашдаа хуульчаар ажиллах юм бол Япон бол яг Монголтой адилхан их газрын хэрэгцүү. Тэгэхээр дахиад нэг Америкт хуулийн сургуультай сурах юм бол олон улсын түвшин тэрийг харьцуулалтаар бас сайн гаргаж чадах нь. Тэгээ Америкт бас сурах хэрэгтэй байна гэдэг сэтлүүдийг бол бас анх Токиогийн их сургуульд байхдаа авч ирсэн. Токиогийн их сургуульд бакалавр, магистр зөв тий. Дараа нь Колумбиагийн их сургуульд магистр LLM гэж нэрлэдэг. Америкийн нэгдсэн улсаас сурж байгаагийн бас нэг гол шалтгаан бол Нью-Йоркийн хуулийн шалгалтаа өгөх нэг шалгуур нь Америкийн одоо аккредитед буюу магадлал итгэмжсэн хуулийн сургууль нэг жил сурсан байх хэрэгтэй гэдэг магистр авсан байх хэрэгтэй гэдэг. Тэгээ тиймгээ өөрийнхөө яг нөгөө хүсчээсэн мэргэжлэр буюу олон улсын арбитрийн чиглэлээр илүү бас сурмаар байна гэдэг. Тэгээ Колумбийн хуулийн сургууль бол олон улсын хэрэгцээ олон улсын арбитраар номер 1 гэж авдаг. Тэгээд энэ сургуульд ороод тэр чиглэлийн хичээл аваад за дээр нь Нью-Йоркийн хуулийн шалгалтаа өгөөд тэгээд явсан. Гэхдээ яг хуу сургуульд бол миний бодлоор бакалавр бол мэдээж хүний сурах хандлага чигтэй одоо хүн гүнзгий юу руу орох уу гэдгийг төлөвшүүлж өгдөг хэсэг. Америкийн нэгдсэн улсад бол магистр сурна гэдэг бол мэргэжлийн сургуулиудад мэдээж мэдлэг боловсрол авч байгаа ч гэсэн бас тэр нөгөө тойрон хүрээлэл буюу networking хийх айгүй том боломжууд олгодог юм билээ. Магистр graduate school бол тийм. Тэгэхээр энийг л бас яаж илүү залуу илүү нөгөө бакалавр шатанда илүү анхаарч сурах нь хамгийн их үр өгөөж бас өгдөг л гэж боддоо шүү дээ. Би өөрийн чинь талаар бас нэг асуух. Яагаад энэ хуульч мэргэжлийг сонгосон юм бэ? Одоо өчнөөл мэргэжил байна шүү дээ. Яг ийм цаанаа бол одоо амьдралд чинь нөлөөсөн тийм түүх байдаг юм уу? Эсвэл зүгээр очиад хуульчч бол одоо гоё мэргэжил байна да гэд гоё мэргэжил тэгээд сонгочих уу? Хуульч мэргэжлийг 8 дугаар анги төгсөөд ер нь сонгосон хуульч болыг шийдсэй. Монгол Туркийн сургуульд орохоос өмнө. 8 дугаар анги төгсөөд би чинь 9 дугаар ангиасаа Монгол Туркийн сургуульд орно гэд. Зуны амралтаар яж ахтаа л одоо улсын хурлын чуулган үзэж байгаа л хуульч шийдсэн юм тий. Товчхоноор хэлвэл тэрэнд яг юу болсон? Тэр чуулган дээр юу яригдсан? Тэр чуулган дээр юу яасан юм а? Тэр чинь ээлж тус чуулган байгаад. Тэгээд нөгөө Сэргээн Босолтын банкыг Голомт банкт нэгтгэсэн асуудал. Улсын хурлын ээлж тус чуулган. Тэг хүүхэд тахтаас их ярхаа санаж байна тий одоо. Тухайн үед бол би юу ч ойлгоогүй байхгүй. Аавтайгаа хамт телевизэр үзээ. Аав бол ойлгож байгаа шүү дээ тий. За миний хувьд ч болоо тэнд юу болж байгааг юу ч ойлгоогүй. Банк гэхээр шаатын гэдэг юм баг ойлголтгүй амтан байж байгаа. Тэгээд хурлын гишүүдийг хэлж байгаа юм асууж байгаа юм энэс ер нь юу болцсон ерөөсөө ойлгоогүй. Гэтэл тэн дээр нэг хүн л маш оновчтой асуулт хариулт авч агаад за нэг асуудалтай энд одоо процессын алдаа гарсан, буруу шийдвэр гарсан гэдэг имийг л гаргачих шиг болсон. Тухайн үеийн л одоо 8 дугаар анги хүүхдүүдээр тий. Тэгээ аваасаа би тэгээ тэр хүнийг ямар гоё ингээд би юу ч ойлгохгүй хахад энэ хүн айгүй ойлгомжтой юм логик дараалалаар асуулт асуусаар гаргаад ирсэн байхгүй. Энэ ямар гоё юм ойлгомжтой ярьдаг хүн бэ гэж бодлоо. Аваасаа энэ ямар хүн гэсэн чинь манай хуульч хүн шүү дээ. Тэгэхээр за би хуульч хүн болох юм бол юу ч ойлгохгүй хүнд ч гэсэн энийг их ойлгомжтой тайлбарлаж ингээд одоо анхны юу тэндээс яасан. Тий ойлгомжтой болох юм байна гэдээ яаж одоо юм те бүгд нас илэр гинэн төсөөлөөр ингээд хуульч бол гоё юм байна гэд тэр үед бодоол. Өөрөө чинь бас ажлын намтрыг харж байхад дандаа хувийн хвшилт байсан. Ерөнхийдөө хуульч мэргэжлэрээ өмгөөлөгчөөрөө те. Яагаад төрийн албаруу бас орох юм шийдвэр гаргаваа.
Миний амьдралын шийдвэрүүд ч их тийм гинтийн санаад байдаг ш. Хуульч болохоо телевизээр үзэж байгаа шийдсэн гэдэг шиг тий. Тэгээд төрийн албанд одоо орох бас шийдвэрч гэсэн маш гинтийн байдлаар гарсан. Тэгээ би олон улсын хуулийн фирмд байж байгаад за тэгээ өөрийнхөө хуулийн фирмээр энэ гадаадын хөрөнгө оруулагч нартай эрчим хүчний дэд бүтц, эрчим хүчний төслүүд дээр их ажилладаг байсан. Олон улсын арбитрт одоо гадны арбитрийн байгууллагуудад Монголын компани, аж ахуйн нэгдсэн газрын бэрхшээг хамгаалах тал дээр ажилтдаг ийм хуульч байсан. Тэгээ яг 21 онд юм а тэр чи 21 оны хавар илүү да. Ер нь одоо хуульч тухайд би бас нөгөө залуу үеийн хуульчдаа бэлтгэх хувь нэмэр оруулъя гэдэг мөсөө хөлзөн сургуулж гисэн цагийн багш хийгээд тэнд бас хөтөлбөр хэрэгжүүлдэг байсан. Арбитр болон гэрээ хэлцээр хийх ур чадрыг суулгах тал дээр. Тэгээд багшийн ажил хийгээд, хуульчийнхаа ажлыг хийгээд, хажуугаар судалгааны ажил хийж эхэлжсэн. Арай бодлогын түвшинд цар хүрээтэй ажил хийгээд. Тэгээ яг хөө ингэ байж адил гинтл одоо ер нь санал ирсэн л дээ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдсан. Түүний дагуу олон одоо салбар хуулиудыг шинжлэх асуудал тавьж байгаа. Улсын хурал дээр яг энэ хуулийн галтгоог базаж, хууль хоорондын нийцлийг сайн хангадаг. Хангахад одоо хувь нэмэр оруулж ажиллах хуульч хайж байна. Нэмэн чимгээ чи одоо ингээд олон жил энэ тэнд сурж галуу шууны мах идэж ирлээ. Одоо тэгээ төрд ажиллахгүй мүү гэсэн юм санал ирсэн. Тэгээ тухайн үед бол нэх бас ингээд гайхаад бодсон л доо тэгээ зандчтар дарах. Тэ бас тавуулзаа санал тавьсан учраас. Тэгээ энэ учир шалтгааныг сонсоо. Миний хувьд яг нөгөө хуульчийн хувьд хууль хэрэгэлдэг байхдаа манай хууль яагаад ингэ гарчив да? Ямар юм ойлгомжгүй гарчив. Энэ энтэйгээ нийцээг учраас яахан мэддэхгүй болоо. Тэгэл зардал мөнгө хугацаа алдах асуудал гардаг учраас тэгээ ингэ бодож явдаг хүний хувьд тэрийгээ тэгвэл гардаж хийх боломж хууль бичигтэн тэ уялдаа холбоог нь хангах асуудал дээр анхаарч ажиллах өөрөө хувь нэмрээ яг гараараа оруулах боломж байна гэж хараад тэгээд за би ер нь гэсэн шийдвэрээ гаргаад улсын хурлын тамийн газар анх болж ирсэн. 21 он гэдэг чинь бас яг ковидын жилд тий хүнд үед чуулган хүртэл одоо цахимаар хуралдчихсан үед шүү дээ. Тий анх ороход бол чуулган цахимаар зөвхөн байнгын ороодын дарга нар ирдэг. Тэгээд чуулганы танхимыг хоосон дөө бүгд тийм масктай байдаг үеэс. Одоо та яг ингээд амьдралдаа ингээд ажилдаа гэдэг юм уу? Би өнөөдөр ингээд те энэ өдөр заавал хийх ёстой гэж нэг баримталдаг тийм дүрм байвал манай үзэгчтэй танилцуулбал нэг тогтсон дүрм байдаг шүү дээ. Би нэг өнөөдөр заавал яг өдөр болгон энийгээ хийн чинь гэсэн нэг тийм дүрм байдаг бол танилцуулаач. Одоо яг уу ингэж байгаа. Би чинь нийслэлийн ажил нэлээд ачаалттай хариуцлагатай ажил. Тэгээд асуутан сайнгүү ер нь бол нийслэлийн ажил бол асуултгүй явж идэг. Цаг зав нэлээд ажилдаа зурцуулж байгаа. Тэгээд би чи хоёр бага насны хүүхэдтэй, нэг нь 7-тай, нэг нь одоо 5 хүрнэ. Яг үнийг хэлэхэд бас асуутан сайнд ч гэсэн хүүхэдтэйгээр цаг өнгөрөх боломж их бага байдаг. Тэгээ хаана хизээ цаг өнгөрөх боломжтой вэ гэхээр манай хүүхдүүд ингээд анханаас нь нөгөө сургацсан болохоор арай ер нь 7 гэд унтчихдаг. Тэгээ өглөө 6 гэ босдог. Тэгээд хамгийн надад боломжтой хүүхдүүдтэйгээ одоо байх цаг хугацаа бол ерөөсөө өглөө хавна. Тийм. Тэгээ заавал ер нь бол өглөө босоод хүүхдүүдтэй цэцэрлэгтэн сургуульд нь явахт нь одоо нэг ээж нь харагдаа тавыг солиод те яаж нээж ин гэдгээ цагийн бэлдэж байна. Тийм за хаяа бол цагийг бэлдэж байгаа. Хаяа цагийг бэлдэж яг үнийг хэлэхэд өгч чаддгүй. Тэгээ ийм энийг л бол бас хийхгүй бол хүүхдүүдийн хувьд ч гэсэн тий ээж нь одоо шөнө орой хасцсан сэнгүй байхгүй байгаад ахаар ус хэцүү байдаг байх гээд энийг л одоо сүүлийн үед их дүрэн болгож баримтлага хичээж байгаа тий. Би бас нэг оролцогчдоос аль болох асуухыг хичээдэг зүйл байна. За яг бид нэр ингээд маш олон материал уншдаг тий маш олон ном уншдаг. Тэгэхэд яг бусдад санал болгочихоор бидний амьдралд бас хэрэг болсон ч юм уу тийм нэг 3 ном байвал бас хэлээч. 3 ном. Миний хувьд бас их ач холбогдолтой байсан уу? Тийм. За сүүлд уншсан номнуудаас хэлье да гэд. За нэгдүгээр бол илүү хуульч хүмүүс үзэж байгаа бол хуульч хүмүүсийг бас анхаараасаа гэж бодож байгаа. Anonymous Lawyer буюу нэр үл мэдэгдэх хуульч гэдэг нэг ном байдгийг. Тэг хөнгөн ном. Яг одоо Америкийн топ сургуулийг төгсөөд хуулийн фирмд, олон улсын хуулийн фирмд ажиллаж байгаа хүний амьдрал одоо өөрөө ажиллаж байгаа зүйлээ маш хошин байдлаар гаргасан ном баггүй.
Тэгээ яагаад энэ номыг гэхээр энэ айгүй сонирхолтой ном. Тэр corporate world буюу Америкийн, Английн хуулийн фирмийн ертөнцид, олон улсын хуулийн фирмийн ертөнцид ямархуу динамик байдгүй гэдгийг их сонирхолтойгоор гаргаж ирсэн. Тэгээ энэ номыг яг хэлж байгаа учир нь би бол яг тэр олон улсын хуулийн фирмд одоо Paris office-д Улаанбаатар ч гэсэн ажиллаж исэн. Тэр одоо хүмүүстэй ажиллаж исэн хүний хувьд маш оновчтой. Дээр нь яагаад би за хуулийн фирм бас ингээд 10 хэдэн жил ажиллажлаа. Илүү өөр далаацтай ажил хий, төр дорой гэж бодсон нөгөө settlement тэр байсан. Яг энэ номыг унших юм бол нөгөө нэг хуулийн фирм, corporate world буюу одоо хөрөнгө оруулалтын банк гэдэг маань өөрөө мөнгөний одоо бас тийм мөнгө одоо бизнес лимит чинь маш их мөнгө олох нөгөө нэг сэтлэр ажилдаг энэ механизм гэдэг нь ингээд харуулдаг айгүй сонирхолтой тийм ном. Тэгээ энэ ямыг бол би бас залуу хуульч нартай одооноос бас ингээд шавнартай байд юм уу жаалж зэрэг уншаа. Тэгээ одооноос бас төрдтэй олон нийтэд хэрэгтэй ажил бас бай. Тэгэх юм бол бас өөрт илүү утга учиртай тий сэтгэл ханам сайтай ажлууд болох нь шүү гэдгийг нь бас зүйлтийн тэгээ саяхан бас нөгөө би Парис Улаанбаатар Хогенлоуско хуулийн фирмийнхаа Парис оффист ажиллаж байсан. Манай дарга Логон гэдэг нэг Франц хуульч байдаг. Саяхан нэг ажиллаар бас Улаанбаатарт ирсэн байж байгаа надтай уулзсан. Тэгээ өмнө нь би ч нэг 15 онд өөрийнх нь удирдлагуудаар олон улсын арбитрийн багт нь байл л та хуульч явж исэн. Дараа нь 9 жилийн дараа ингээд Улаанбаатар хотод ийм ажил хийж байна. Одоо ийм байна. Стрийн ингээд карьертэй орж ийна гэдгсэн чинь тэр хүн бол ингээд насаараа 30 40 жил олон улсын хуулийн фирмийн партнер хийцэх хүн намайг ингээд харж ирсэн аа. Нэмээ би ч гэсэн амьдралаа өөрчлөөд өөр карьер хөмөр санагдчихлаа гэдгийгсэн. Тийм яг нөлөөлөх зүйлсэн шүү дээ. Тэгэхээр яг хуулч нь зориулж тийм ном байна. За хоёрдугаарт яг сүүлийн үед уншсан номоос нөгөө 3 улсын үлгэр гэдэг ном байдаг. Хятадын бас маш нарийн одоо стрийн ухаан динамикийг харуулсан ном нөгөө нэрт орчуулагчд Орцрынгийн Болдатурга орчуулсан ном. Энийг яагаад гэвэл зандан шатар дарга надад санал болгосон юм. Тэгээ энэ бол өөрөө Солонгос, Япон, Хятадд төрийн ажил хийх гэж байгаа хүмүүст бол бараг заавал уншдаг маш нарийн ном учраас чи бас нэг уншиж үзээрэй гэдэг. Тэгээ яг үнийг хэлэхэд эхлээд уншихад бол олон хятад нэрний дунд ингээд төөрөөд яасан боловч утга агуулгыг ингээд уншихад бас одоо төрийн ажлыг хийхэд юу анхаарах ёстой яадаг гэдгийг бол их сонирхолтой байдлаар үзүүлсэн болов уу гэж бодсон. Монгол нэг юм хэлцүүг дээр үед байдаг байсан юм байлээ. Санаа сууй гэвэл сангуаг уншгаа. Сангуа янги гэдэг багхгүй 3 улсын төв гэх. Тэрийг уншаа гэсэн тийм санаатай. Бүрэн дүүрэн бас 3 ботийнх нь яг утга санааг бол бүрэн дүүрэн аваагүй байгаа. Тэрийг айгүй олон жил бас ингээд шимтэж уншиж те түүж уншиж бас ойлгохор ном байх шиг байлээ те. Дэлгүүн бол уншсан. Мэдээсээ хятад зохиолууд, хятад номууд бол ер нь тийм те хэд уншиж те. Хятад олон ном байгаа. Гэхдээ 4 тийм уламжлагдж ирсэн Монголын одоо нууц төвшөд авчаач ном байд. Нэг нь бол одоо баруун этгээдэд зорчсон гэ бид нар бол мэдж байгаа. Нөгөөдг нь Сангуа янги гэдэг 3 улсын төв. Тэгээд улаан асрын төв баха гэдэг. Тэгээд дөрөвдөх нь юу вэ бас марчсан. Нэг юм 4 ном бол байгаа. За гуравдах нь. За гуравдах нь олон ном байгаа. Олон ном байгаагийн сүүлийн үед уншсан л маань л одоо их санаанд ороод байх юм. Тод байгаад байна. Японд уншиж исэн тэр Японы соёлыг илэрхийлсэн одоо эсвэл самурайн соёлыг илэрхийлсэн тийм ном байна уу? Эсвэл амьдралд нөлөөлсөн. Яг амьдрал аюу зүгээр маш тэс хөндлөнгийн нэг ном надад бол аюу их сэтгэл үлдээжсэн. Тэр нь Милан Кундерагийн одоо төвчж баршгүй хөнгөн байдал. Unbearable юу Монгол lightness лөө. Үл төвчих юула монгол хэлээрээс орчуулагдаж гарсан санагдаж байна те. Тэгээ би тэр нөгөө их сургуулийн оюутан байхдаа уран зохиол ба кино урлагч үлээ нэг тийм хичээл авч ирсэн. Бид нар ч нөгөө 1 2 дугаар хэлсэн янз бүрийн хичээл авч болон тэгээ сонирхолтой санагдаад аваад тэр номыг би Япон хэл дээр уншиж байсан. Тэгээд киног нь үзээд нөгөө харьцуулсан юм нөгөө сэтгэл дээр бичдэг гэсэн. Тэгээд тэр номыг уншаад тэр ном ч өөрөө нөгөө Чехийн хаврын хувьсгал те
Чехийн залуучууд социализм, коммунизмыг одоо эсэргүүцээд аврын хувьсгал юм улс төрийн юм аялагтай боловч хувь хүмүүсийн харилцаа, хайр дурлалын харилцаа эдрийг ингээд тэр дунд ингээд шигтгэж өгсөн. Тэгээ тэр үед бас ингээд тэрийг уншиж байхад илүү Европын залуучууд тэр коммунист социализмыг одоо эсэргүүцэж ямар майндсет буюу сэтгэлгээтэй байсан гэдгийг уншиж их бас сэтгэлүүд хувь хүний хувьд шүү. Тийм ном байсан. Утга зохиолын хувьд ч гэсэн нэлээ сайн одоо бүтээл хөнгөө оршихуу гэж монгол хэл дээр орчуулсан. Unbearable lightness of being. Lightness of being тэр ном уран зохиолын хувьд бол их гоё сэтгэлүүлдсэн ном байна. За тэгээ өнөөдрийн урилгыг хүлээж авсан намын чимэг даагт баярлалаа. Маш их завгүй өдрүүд үргэлжилж байна. За ер нь бол яг хоо дүлгэн битэрийн урьсан зочдыг ингээд ярихад асах зүйлүүд маш их үлддэг. Ярилцаагүй үлдсэн сэдвүүд том томороо маш их байна. Асуумар зүйлүүд маш их олон байлаа. Тэгээ дараа бас урилга хүлээж авч яриагаа бас үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Тэгээ таны ажил амьдралд сайн сайхан амжилт бүтээлийн дэдийг хүсье өрөөё. Подкаст урьсан та хоёртаа бас маш их баярлалаа. За баярлалаа.